Сайн байцгаана уу? Өнөөдрийн танилцуулах машин бол Монгол ганцхан байдаг 1970 оны Chevrolet Chevelle SS. Энэ машиныг хаанаас харж ирсэн бэ гэж вэ? Fast and Furious болон Tom Cruise-ийн тоглож ирсэн кинонууд дээр гардаг. Мөн дээрээс нь энэ капотын дотор V8 хөдөлгүүр бүхий 350 морины хүчтэй 563 Нм торк шахах боломжтой жинхэнэ Америк булчин байгаа. Хороопны хувьд Hurst Performance Transmission буюу уралдааны зориулттай механик хорофтой мөн 1970 оны машин гэдэг утгаараа урагшаа ерөөсөл 4 шаталт. 1970 оны машин өнөөдөр 56 настай. Тэр утгаараа энэ автомашин үйлдвэрээс гарсан явх үедээ анги хорофтойгоо байсан бол өнөөдөр хэрэглэхэд бол тун төвөгтэй. Тэр утгаараа энэхүү автомашины хувьд хөдөлгүүр, хороп, явх үедээ анги болон торуулсны аппарат гэх зэрэг нэн шаардлагатай зүйлсүүдийг бүгднийг тоноглосон байгаа. Энэ тоноглолуудыг мэдээж Америкт хийлгэсэн. Одоо хэдүүлээ машиныхаа дотор талтай танилццгаая. За мэдээж машины дэлгүүрийн хувьд угаасаа хэдүүлээ дэлгүүрээ зоон хасааж үзцгээе. Энэ V8 Америк булчингийн чимээ ямар ч суперкараас илүү сонсогдолтой. Одоо хэдүүлээ хөдлөөд яваад үзцгээе. Сонсож байна. Жинхэнэ Америк болчих. За энийг л машин гэхгүй бол одоо өөр юуг яг машин гэх вэ? Жинхэнэ Америк булчин гэдэг чинь энэ байна да. За ингээ сая 5 литр байхгүй. Бензин хомсдсон үед 5 литрээр зөвөр тоглолцлоо. Одоо унтрааж байгаа яриа. За салганы хувьд бол угаасаа маш энгийн дээр үед байсан. Мэдээж хурдаа харна, одометр бүх хэрэгтэй самбаруудаа хянах дээрээс авах боломжтой. Тэгээд сүүлд бид нар Pioneer брендийн aftermarket-ийн хөгжмийг суулгасан. Тэгээд subwoofer гэх мэт одоо ийм машин унж байгаа юм чинь байнгын хөдөлгүүрийн чимээ сонсвол угаасаа чих ядарна. Тэр утгаараа жоохон ч гэсэн хөгжим сонсъё гэж бодоод иж бүрэн хөгжмийн сет суурилсан байгаа. Тэгээд air condition болон пар бас ажиллах боломжтой. Тэгэхээр өнөөдөр бид нар Монголд бол унах бүрэн боломжтой гэсэн үг. Зуны цагт бол их хвчлэн ер нь бол ундаг. Энэ машиныг унах сар бол Монголд ерөөсөө 4 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд яг л нөгөө моциклтай адилхан. Яг зарим хүмүүс жоохон амьдралгүй гэж бодож магадгүй. Гэхдээ энэ машин дээр ерөөсөө амьдрал хүсэж байх шаардлага байхгүй. Ерөөсөө хоббитой, машин тайртай хүнийг л сонирхож авах уу. Өрүүлэн хувьд бол Licara брендийн спорт өрүүлийг бол сольж тавьсан байна. Маш гоё арьсан өрүүлтэй. Энэ машиныг унахад яг миний хувьд иймэрхүү перформанс машин, хуучны үнэтэй цайтай, за мөн он залуу гоё спорт машинууд байсан ч бүгднийг арьсан байлитай ундаг. Мэдээж өрүүлээ хамгаална, өрүүлээ хайрлна, машиныхаа дотор деталуудыг хайрладагтай холбоотой. Мөн дээрээс нь жолоодоход маш эвтэйхэн байдаг. Гарга гулгахгүй. За тэгээд цонхноос бол автомат цонхол хүсэж байх шаардлага байхгүй. Уламжлалт мануальтай цонхтой. Тэгтээ арын зорчигчийн суудал гэж бас байгаа. Харин арын зорчигчийн суудал дээр бас цонхоо онгодог. За хэдийгээр хоёр хаалгатай машин ч гэсэн түрүүний хэлсэнчлэн 4 хүн суугаад за бараг 5 хүн бол суугаад явах боломжтой. Тэгтээ тийм өндөр хүн болон жин ихтэй хүн сууна гэж бол гордтолтгүй. За миний хувьд бол 1 м 80 өндөртэй хүн суухад бол өвдөг бол тулахгүй. Урд бол би өөрийнхөө судал дээр тааруулсан байгаа. Тэгэхээр миний жингийн миний өндөртэй хүн бол суугаа явахад бол хойно бол нэг асуудал алга, толгойныг толохгүй. Гэхдээ энэ машиныг угаасаа хол занд унна гэж байхгүй. Мэдээж энэ машинд тэшний хэсэг байгаа. Багаж, хэдүүлээ багажийг онгоолгож үзцгээе. За энэ ер нь бол орчин үеийн хэр өргийн машинаас том багажтай байна. За ингээд нэг
баг 3 том чемодан бол орчих юм байна. Эсвэл нэг бас 3 том хүн ч орчих юм байна. Ер нь бол аваа зайтай байна. Тэгээд аккумулятор нь багажиндаа байрладаг. Ерөөсөө энэ багажийг бол их баг ашиглахгүй дээ. Ерөөсөө л машины хувцлага байна, өнгөлөгч байна, алч уурнууд байна. За тэгээд нэг тиймэрхүү байдлаар л ашигладаг. Гэхдээ ер нь бол аваа том спейс юм биш. Сансныг бодвол. Одоо хааж байгааг нь хэлсэн. За ингээ өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Манай YouTube, Facebook, Instagram хуудсуудыг фоллоу хийгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Монголд автомашины соёлыг түгээе. Өнөөдөр унахад жоохон төвөгтэй. Манай монголчууд бас сигналыг арай л амар утгагүй ашиглах юм ба тий.